Энэ илтгэлийг үзэж байгаа таны энэ өдрийн амгалан гэрээ. Миний нэрийг амгалан гэдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар техникийн зөвлөхөөр ажилладаг агроном мэргэжилтэй охин. Миний илтгэлийн сэдэв нь биологийн олон янз байдлыг хамгаалах. Илтгэлээ би дараах агуулгатаагаар ярив. Нэгдүгээрх нь биологийн олон янз байдлыг хамгаалах эрх зүйн шаардлага юу байгаа. Тэгээд хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал гэж юу юм? Тэр олон янз байдлын ач холбогдол нь хаана байгаа? Энэ хөдөө аж ахуйн биологийн олон янз байдлын хэрхэн алдагдаж дороотж байгаа? Түүнийг тогтвортойгоор хэрхэн яаж ашиглах, хамгаалах талаар ярина. Хөдөө аж ахуйн зохистой даатгал сэдвийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэх юм бол 2019 онд хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайд хамтраад жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврыг баталсан. Энэ заавраар зохистой дадал нь үндсэн 4 дадлаас бүрддэг. Тэр 4 дадлынх нь нэг нь бол байгаль орчныг хамгаалах дадал гэж зааж өгсөн. Байгаль орчныг хамгаалах дадал дотор биологийн олон янз байдлыг хамгаалах шаардлагыг багтаасан. Тэгээд түүнтэй холбоотой сургалт болон дотоод хяналтыг хийх шаардлагуудыг тусгасан байна. Ингээд дадал тус бүрт ингээ хамгаалах шаардлагыг нэн чухал буюу чухал гэж ангилсан. Нэн чухал шаардлагуудыг бол заавал биелүүлэх ёстой. Чухал шаардлагуудыг 90-с доошгүй хувиар биелүүлэх ёстой гэдгийг тусгасан байгаа. Биологийн олон янз байдлыг хамгаалах шаардлага нь бол нэн чухал шаардлага. Тэгээ үүнтэй холбоотой сургалт дотоод хяналтыг хийх шаардлага нь ч гэсэн бас нэн чухал шаардлага гэсэн ангилалдаа багтаасан. Тийм учраас энэ байгаль орчныг хамгаалах дадлыг бол заавал биелүүлэх шаардлагатай гэсэн үг юм аа. Биологийн олон янз байдал гэж юу вэ? Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр гэж байдаг 2015-аас 2025 онд хэрэгжих. Энэ хөтөлбөр дээр тусгаж өгснөр бол биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янзын байдал, болох юм бол хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, тэгээд экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдаг багтаасан нийлмэл ойлголт юм а гэж тусгасан байдаг. Энийг маш энгийн амархнаар ойлгоё гэх юм бол ийм төрөл бүрийн экосистем дээр жишээлх юм бол ой модтой, далай тэнгистэй, хот суурин газартай, тал хэр газартай ийм төрөл бүрийн экосистем дээр янз бүрийн амьтан, ургамал, микроорганизмууд өөр өөрийнхөө генетикийн шинж чанарыг хадгалаад бүгдээрээ хамтдаа амьдрнаа гэсэн ойлголт юм а. Биологийн олон янз байдал гэдэг нь 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрх нь генетикийн олон янз байдал, хоёр дахь нь төрөл зүйлийн олон янз байдал, гурав дахь нь экосистемийн олон янз байдал гэдэг 3 бүрэлдэхүүн хэсэг. За хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал гэдэг нь юу хэлт юм бэ гэхээр хөдөө аж ахуй хүнстэй холбоотой бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явагддаг экосистемийг дэмжиж байгаа биологийн олон янз байдлын бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг саяхан хэлсэн генийн, зүйлийн болон экосистемийн түвшинд өөртөө агуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал нь хөдөө аж ахуй дээр нэмэх нь биологийн олон янз байдал. За одоо энэ дотроос генетикийн олон янз байдлыг гэдгийг авч үзье. Энэ нь болохоор нэг зүйлийн дотор генийн олон янз байдал эсвэл удамших онцлог шинж чанарууд хэлж байгаа. Жишээлбэл энэ зурган дээр бол бүгдээрээ төмс харагдаж байна. Гэхдээ эдгээр бүгдээрээ өөр өөр ген агуулсан өөр өөр онцлог шинж чанартай төмснүүд учраас харахад хүртэл өөр байгаа нь харагдаж байна. Дараагийнх нь бол зүйлийн олон янз байдал. Зүйл гэдэг нь хоорондоо чөлөөтэй үржилд орж үрдэх чадвартай, үр төлөө үлдээдэг, ижил төстэй хэв шинж бүхий бүлэг амьд биетийг хэлдэг. Ургамал, амьтан, бичил биетний маш олон зүйл оршин тогтнож байдаг. Жишээлбэл энэ зурган дээр бол буудан төрөл зүйлүүд харагдаж байна. Дараагийнх нь бол самрын олон янз төрөл зүйлүүд харагдаж байна. За энэн дээр луунгийн олон төрлүүд харагдаж байна. Экосистем бас олон янз байдаг. Тэгээд
биологийн олон янз байдлын өргөн хүрээгээр нь аваад үзэх юм бол жишээлбэл энд ойн экосистем, тал хэрийн экосистем, гол мөрний экосистем харагдаж байна. Газар тариалан дээр бас экосистем өөр өөрөөр харагдаж болно. Жишээлбэл энэ дээр цагаан будаа тариалсан цагаан будааны албан экосистем харагдаж байна. Бас бид нар байшингийн дээвэр дээр цэцэрлэг байгуулад тармил тариалж болно. Тэр экосистем энэ дээр харагдаж байна. Энэ сүүлийнхэн зурган дээр болохоор Монголд хамгийн элбэг дэлбэг байдаг газар тариалан мал аж ахуй хосолсон экосистемийн зураг харагдаж байна. Хөдөө аж ахуйн биологийн олон янз байдалд ургамал, мал аж ахуй, усны аж ахуй буюу загас агнуурын үйлдвэрлэлд ашиглагддаг тармилжуулсан ургамал, гэршүүлсэн амьтан, агнуурын зорилттой ойн болон бусад зүйлүүд, тэдгээрийн зэрлэг төрлүүд нь мөн хүнс болон бусад үйлдвэрлэлийн зорилтоор агнагддаг зэрлэг зүйлсүүд бол багтдаг. Бас энээс гадна хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орчны дотор болон гадна амьдарч байгаа тэдгээрийн орчин дэмжиж тэтгэж бүтээгдэхүүний гарцад эргээр нөлөөлдөг олон янзын амьд организмууд буюу биологийн туслах төрөл зүйлүүдийг энэ ойлголтод нь хамруулж үздэг. Жишээлбэл эрвээхэй байна, янз бүрийн хөрсний микроорганизмууд байна, чих улаан хорхой, өт. Энэ бүхэн бол биологийн туслах төрөл зүйл буюу хөдөө аж ахуйн биологийн олон янз байдалд хамрагдана. Хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал нь ер нь бол хүний оролцоотой эсвэл байгалийн сонгон шалгаруулалттай үр дүн нь байдаг. Жишээлбэл энэ зурган дээр бид нар харж болно. Луун ер нь ямар байж байгаад тэгэд одоо ямар болцсон юм. Энэ хоёрын хооронд бол маш их зөрүү байна те. Энд бол мэдээж байгалийн сонгон шалгаруулалтаас гадна бас хүний оролцоо байсан байгаа. Энэ дээр бол эрдэнэ шиш харагдаж байна. Анх бол эрдэнэ шиш ийм жижигхэн ийм байсан байгаа. Тэгээ одоо бол бүр ийм том ийм болцсон. Бид нар бүгдээ мэдчихэж байгаа. За биологийн олон янз байдал нь маш чухал, маш олон ач холбогдолтой. Хамгийн түрүүнд бол энэ нь хөдөө аж ахуйн үндэс суурь болдог. Энэ нь бүхий л гэршүүлсэн, тармилжуулсан амьтан ургамлын гарал үүсэл уг үндэс нь. Биологийн олон янз байдал хөдөө аж ахуй болон хүн төрөлхтөнд югаарч орлуулшгүй экосистемийн үйлчилгээг үзүүлж байдаг. Жишээлх юм бол хөрсний, усны нөөцийг хамгаалдаг, тоос хүртээлтийг зохицуулдаг, шин тэжээлийн бодисын циклийг зохицуулдаг. Биологийн олон янз байдал нь хүнс, тэжээл, түлш гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай. Дараа нь бол ирээдүйн амьдралыг тэтгэх экологийн үндэс суурийг хадгалахад зайлшгүй шаардлагатай. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг гэх мэт нөхцөл байдлын өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай болоход нь зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний хүнсээр хангаж байдаг. Бүтээгдэхүүний түүхий дээр нь хангаж өгдөг. Жишээлх юм бол хувцас үйлдвэрлэхэд хөвөн гаргаж өгдөг. Байшин барихад мод боловсруулж өгдөг. Биологийн олон янз байдал нь мал аж ахуй газар тариалан анх үүсэж хөгжсөн 10 мянган жилийн өмнөөс л одоо хүртэл хувьсан өөрчлөгдөх тэр боломжийг нь бий болгож ирсэн. Генетикийн олон янзын байдал нь янз бүрийн өндөр температур, ган, гачиг, хүйтэн, зуд, амьтан ургамлын өвчин, хортон гэдгийг тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлж өгдөг. Биологийн төрөл зүйл их байна гэдэг нь бол экосистем эрүүл байна гэсэн үг. Экосистемийг хэр эрүүл байгаа юм бэ гэдгийг хэмжнэ. Яаж хэмжих вэ гэх юм бол биологийн төрөл зүйл хэр их байгаагаар нь хэмжиж болно гэсэн. За харамсалтай нь ийм чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал маш олон янзын хүчин зүйлээс хамаарат асар хурдтайгаар алдагдаад, ороотоод зарим нь бүр алга болж байна. Үүнээс болоод экосистемийн үйлчлэгээ болон хөдөө аж ахуйн тогтвортой байдал өөрчлөлтөнд дасан зохицох чадварт нь ноцтой аюул учраад байна. За Нүб-ийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 онд дэлхийн хүнс хөдөө аж ахуйн биологийн олон янз байдлын төлөв байдлын талаар судалгаа хийж тайлан гаргасан. За энэ тайланд бол 91 орн оролцсон. Тэгэд энэ тайлангаар бол биологийн олон янз байдал хаана хэрхэн алдагдж байгаа, ер нь ямархуу төлөв байдалтай байгаа юм бэ гэдгийг нь гаргаж ирсэн байгаа. Тэгээ эндээс би яг ургамалтай холбоотой ганц нэг баримтыг нь дурдъя гэж бодож байна. За ингээд дэлхийн хэмжээнд бол хүнсний зориулалтаар 6000 орчим төрлийн тармил тариалагддаг.
Ийм 6,000 орчим төрлийн тармил тариалагддаг байж болох байхад дөнгөж ёсгох нь нийт тарилангийн талбайн 66%-ийг нь бүрдүүлдэг. Тэгэхээр бид нар асар цөөхөн төрлийн таримлыг ашиглаад байна гэдэг нь үлдсэн таримлын төрлүүд зүйлүүд нь устдаж алга болох магадлалтай гэдгийг нь харуулж байна гэсэн үг. Дараагийн нэг сонирхолтой баримт нь болохоор тоос хүртээгч сээр нуруутай амьтан гэж байдаг тий. Тэр амьтдын бол 17% нь дэлхийгээс устдаж алга болох аюултай байна гэсэн үг. Ингээд зөвгийн колон устдаж алга болж байгаа нь бас нэмэгцээр л байгаа. Хэдийгээр хүмүүс сүүлийн үед зөвгийг тоос хүртээдэг амьтдаас зөвгийг хамгийн анхаарал тоо хэмжээг нь бууруулахгүй байх талаар арга хэмжээ авч байгаа ч гэсэн энэ колон устдаж алга болсон нэмэгцээр л байгаа. Дараагийн нэг сонирхолтой тоо нь бол 1900 оноос хойш бол их газрын 70% нь намгархах газрын 60% нь устдаад алга болчихжээ гэж байлан дээр дурдсан байна. Хөдөө аж ахуйн биологийн олон янз байдал нь хэд хэдэн гол шалтгаанаас хамаарат алдагдчихээн, дороотчихээн, устдаж алга болох аюул төртөд байна. Энэ дээр би гол хэдэн шалтгааныг нь харуулъя. Жишээлх юм бол амьдрах орчны алдагдал, дэлхийн дулаарал, хүн амын өсөлт, тогтвортой бус аж ахуй эрхлэлт, газар тариалан эрхлэлт, ойн устгал хийгдэж байгаагаас бэлчээрийн дац хэтрүүлж байгаа зэргээс болоод биологийн олон янз байдал алдагдаж байна. Саяны шалтгаануудыг зургаар үзүүлье. Энэ дээр бол ингээд амьдрах орчны алдагдал харагдаж байна. Амьдрах орчны хуваагдал бас нэг том шалтгаан нь болж байна. Жишээлх юм бол энэ дээр ингээд замаар хуваацсан байна, тарийн талбайнуудаар хуваацсан. Уур амьсгалын өөрчлөлт бас муугаар нөлөөлж байна. Зарим газар ингээд ус үер болоод илүү биологийн олон янз байдлыг алдагдуулж байхад зарим газар нь болохоор илүү хуурай болоод биологийн олон янз байдал алдагдаж байна. Бохирдол усны бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдол гэд төрөл бүрийн бохирдлууд бас биологийн олон янз байдал алдагдах, дороотох нэг нөхцөл нь болж байна. Дараагийн том шалтгаан нь бол хүн амын өсөлт байна. Хүн ам өсөд ирэхин хэрээр бид нар илүү их хүнс тэжээл үйлдвэрлэх хэрэгцээ гарч байна. Ингээ газар тариалангийн хувьд бид нар улам илүү эрчимцэн аж ахуй эрхлэх хэрэгтэй болж байна. Ингэснээрээ бид нар бол тухайн газар, тухайн хөрсийг байгалийнхаа замаар нөхөн сэргийх бололцоо хугацаа олохгүй байна. Ингэснээрээ болвол бид нар биологийн олон янз байдал нь алдагдах нөхцөлийг бүрдүүлээд байна. Тогтвортой бус тариалан эрхлэлтийн аргууд бас биологийн олон янз байдал алдагдах нэг том шалтгаан болж байна. Энд бол жишээлбэл бид нар хөмөрч хагалаад үржил шинжтэй өнгө хэсгийг нь салхинд хийсгээ хайчдаг ч юм уу. Эсвэл бордоо пестицидийн хийх хэрэглээ байдаг ч юм уу. Тэр нь ингээд биологийн төрөл зүйл устгахад хүргээд байгаа нөхцөл байна. Энд би нэг жишээ харуулъя. Хятадын Ханьюан мужийг бол дэлхийн лирийн нийслэл гэж нэрлэдэг. Дэлхийн лирийн нийслэл гэж нэрлэгдэх хүртлээр явсан гэдэг нь энэ мужид ямар их хэмжээний лирийн мод тариалагдвэ гэдгийг бол төсөөлж болно. Энэ мужид ингээд пестицидийн хэрэглээ хитэх байсны улмаас зөгийнхний тоо эрс буураад тоос хүртэх боломжгүй болсон. Тийм учраас тариаланчид гараар тоос хүртэж байгаа. Энэ зурган дээрээс ингээд та нар харж болно. Энэ тариаланч бол ингээд гараар тоос хүртэж байна. Тэгэд гараар тоос хүртэнэ гэдэг нь мэдээж ямар үр дүнтэй байх вэ? Амтэн шиг үнэхээр бид нар тийм эрчимтэй тоос хүртэж чадахгүй. Тэгээд тэр хэмжээгээр бол үйлдвэрлэл буурж байгаа гэдгийг нь бол бид нар төсөөлж болно. Хятадын энэ Ханьюан мужид болж байгаа үйл явдал бол бидний мэддэг Зөгий гэд нэртэй хүүхэлдэйн киноны үйл явдлыг яг амьдрал дээр ингээ харуулж байгаа. Хэрвээ та нар тэр киног үзсэн санаж байгаа бол зөгийнөө тоос хүртээгээд дэлхийн ертөнц ямар сайхан олон янзын өнгөтэй, ямар сайхан өнгийн цэцгүүд илэгрээд ямар гоё харагддаг тий. Тэгээд зөгийнөө тоос хүртээхэ болчихсон чинь дэлхийн ертөнц ямар сонин саарал өнгөтэй, ямар гунигтай болж байгааг харуулсан тийм хүүхэлтэй байдаг. Тэгээ энэ үйл явдал бол яг тэр хүүхэлтэйний үйл явдлыг амьдрал дээр харуулж өгдөг. Биологийн олон янз байдлыг тогтвортойгоор ашиглах, хамгаалах талаар бид нар олон ажил хийж болно. Энэ дээр бол би бодлогын түвшинд юу хийж болох юм, үйлдвэрлэгчийн түвшинд юу хийж болох юм, хэрэглэгчийн түвшинд юу хийж болох юм бэ гэд цөөхөн жишээнүүд авлаа. Хамгийн нэгдүгээрт нь бодлогын түвшинд хамгийн чухал хийх ёстой юм нь бол
хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндэсний бодлогын бичиг баримттай биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний талаар оруулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хөдөө аж ахуйн хөгжлийнхөө бодлогыг биологийн олон янз байдлыг хамгаалах тогтвортой ашиглах талтай нь уйж өгөх хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь бол экосистемийн түвшинд газар ашиглалтын холимог системийг бодлогоороо дэмжиж өгнө. За ингэснээр бид нар бол биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах боломж бүрдэнэ. За дараагийнх нь бол хамгийн чухал нь үйлдвэрлэгчийн, малчин, тариаланчийн, ногоочны түвшинд бид нар олон юм хийж болно. Газар тариалан тогтвортой эрхлэх арга технологиг эзэмших хэрэгтэй үйлдвэрлэгчид. Энэ бол жишээлх юм бол ургамал хамгааллын цогц арга хэмжээ байж болно, холимог тариалан эрхэлж болно, хөдөө аж ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Бас орчин үеийн шинэ сортуудыг нутгийнхаа сорттой тэнцвэртэйгээр тариална. Даан ганц гибрид сортуудыг гэхгүй нутгийн сортод ямар сортод байсан тэрийгэ цуг тариалаад өгөх юм бол тэгтээ тэргүй тэр экосистем дээр зохицсон таримлыг тариалаад явах юм бол илүү биологийн олон янз байдлаа хамгаалах, ашиглах боломж бүрдэж байгаа. Бас нэг чухал зүйл нь бол химийн бордоо, гербицид, пестицид, фунгицидын хэрэглээг бууруулах хэрэгтэй. Эдгээр нь бол биологийн олон янз байдлыг маш их хэмжээгээр доройтуулдаг, алга болгодог, устгадаг учраас бид нар эдний хэрэглээг бол бууруулна. Ер нь бол хэрэглэхгүй байсан ч болно. Тэгээ холимог тариалан эрхлээд эсвэл газар тариалан мал аж ахуйг хослуулаад зөв эргэлтэнд ургамлуудыг оруулаад явах юм бол ийм химийн бордоо гербицидийн хэрэглээ нь угаасаа багасаад ирдэг. Дараагийн нэг зүйл нь бол хөрсний дороотлоос хамгаалаад мод, бут, сөг, үсийг хамгаална, тариална тэр ажлуудыг хийн мэдээж хийгдэж идэг ажлууд энийг улам өргөжүүлээд хийхэд явж болох юм. Бас нэг аюул чухал зүйл бол дандаа орчин үеийн мэдлэг, дандаа орчин үеийн дэвшилтэд технологи гэхээсээ илүү тэр орчин үеийн мэдлэг технологиг уламжлалт мэдлэг технологитойгоо хослуулад явах юм бол бид нар илүү биологийн олон янз байдлыг тогтвортойгоор ашиглах, хамгаалах нөхцөлийг бий болгож өгдөг. Дараагийнх нь бол хэрэглэгчийн түвшинд байгаа. Мэдээж хэрэглэгчид ч ихсэн биологийн олон янз байдлыг хамгаалах тэр тал руугаа хэрэглээгээ чиглүүлүүлэх зүгээр. Энэний тулд бол хүнс болон бусад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний өдөр тутмын хэрэглээндээ сонголт хийхдээ байгаль орчинд энэ нь ямар нөлөөтэйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг нь мэддэг, тэрийг нь сонгож авдаг болох хэрэгтэй. Тэгээ боломжоор аль болох орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжсэн тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол биологийн олон янз байдлыг тэр хэвээр нь хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх алхам болох юм аа. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Надтай холбогдох асуух зүйл гарах юм бол энд гарч байгаа имэйл хаягаар холбогдож болно.